Юу цаанда манайхаа Лиса амжээлэн өнөөдрийн бичлэгээр би нэг комментэн дээр надад нэг бичлэг ирсэн. Би тэрийг үзег байгаа. Midnight Sov гэдэг энэ Монгол сувг юм шиг байна. Тэр сувгийн нэг бичлэгийг өгсөн байгаа. Энэ дээр одоо реакшн хийгээд өгөөч гэсэн айгүй инээдтэй гэж сонссон байгаа. За тэгэхээр нэр нь болохоор Солонгосын хамгийн харьгаа цуврал алуурч гэдэг нэ. Харьгаа. Сүртэй нэртэй юм бэ. За эхлүүлэх үү. Эхлүүлээ да. Midnight Sov үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд ажил энтергээд бичлэг оруулалт нь нэлээд удлаа. Ойлгоорой. Суугтай шинэ бичлэг хийхгүй завгүй бүсээр байгаад одоо л нэг бичлэг оруулах гэж байна. За. Манай сувны хамгийн анхны бичлэг болох цуврал алуурчдын харж ихсаал цувралыг үргэлжлүүлэхээр шийдлээ. Өмнөх дугаарт зөвлөлт холбоот улсын алуурчин орсон бол энэ удаа за аимшигтай хэрцгий аллахын гэмт хэрэгүүдийн өлгийн нутаг болох Өмнө Солонгосын шар цувтай гаж донтны тухай өгүүлэх болно. Ямар цуутай гэнэ? Тэгээ сая яагаад алуучдын өлгийн нутаг гэж хэлсэн шалтгаан нь юу вэ гэхээр би нэг удаа криминалистикийн шинжиж ахтай буу халж байгаа үеэр надад ингэж хэлж байсан юм л да. Дэлхийд урд өмнө хизээж үлдэж байгаагүй хамгийн харигдс хачиргалтай аллуудыг зөвхөн Солонгос бүртгэдэг гэж надад хэлж байсан. Тэр нэрээ үнэн баг шүү. Ачиг болгож байгаа юм аа. Даатгалын мөнгөний авах гээд хүүхдүүдэд юм уу ээж аваагаа эхнэр нөхрөө алдаг хүмүүс байдаг. Энийг анхааруулж хэлмээр байна. Энэ нь юу вэ гэхээр улаанцайн цуврал алуурчдын харж ихсаалт гэд нэртэй байхад албатай юм шиг орж иж үзчихэд энэ төрлийн юмыг сурчлаа энэ төргээд эмзэг дэлбэрээд гүн ухаанч царилсан гүн балагарууд яг одоо энэ бичлэгээс гарна холор Угтаан бол энэ бичлэг харин ч иймэрхүү гинтэргийн золиос бий болоосоо. Ялангуяа нар буухаар л тэр нэг сансар хорооллын баар буудлаар хис чангалцдаг зарим нэг охтууд сэрэмжлүүлэг болох үднэс оруулж байгаа ш. За тэгээд өчигдөө бол энэ удаагийн бичлэгийг та хэдэд арай өөр байлаа тий. Текст энэ дээрээ бэлдэж хий гэж бодлоо. Сүүлийн улаан гэрэлт годомж гинөө. Шууд ажилд орцгоё. Тийм юм байт юм бах та. Subscribe гэнэ. Энэ сувгийн бичлэгүүд юусоо үзэж байгаагүй юм байна. Тэжгүй subscribe дарна. Харж ихсэлт. За. Юу янчол гэж химбэ? Юу янчолоо? За 1970 онд төрсэн гэр бүлтэй байсан нэг хүүхэдтэй. Уун цэрлэг хүн шүү дээ. Одоохондоо юу янчолын талаар болон түүний багнаас хэрхэн өнгөрсөн талаарх мэдээлэл та илүүтэй анхаарлаа хандуулсан зүг болов. Энэ ерөнхийдөө бага насны амьдрал нь их эдрэтэй хар бараа өнгөрсөн гэж хэлж болно. Өө хөөрхий. Тэр одооноос энэ нөхрийн нэрийг уулна бүхэн юу янчол ихтэй бичлэгтэй нэр нь аюу их гарах учраас нэрийг ёё гэж товчлоо. Ёё гэдэг нэртэй ойлгочих гэж. Миний камер. За бүр ёёг дөнгөж төрхрүүд нь лаавж өрн хоорондоо маргалдаж ээж нь түүнийг яриа байхад нь эмнэлэгт алах гэж оролдоод тэгээ гайвал суулгч юмхтэй тарж энэ нөхрийн амийг аварч ирсэн гэж. Тэгээ одоо энийг том болоод цуврал алуурчин болно гэж хэн санах хэлээ тий. Мэдсэн бол тэрээ шууд алах байсан байхгүй. За тэгээд түүний бага насны амьдралын тухай ярих юм шээ. Ер нь бол ёёгийн бага насны амьдралыг бол базаад хэлэхэд ядуу зүдүү хогийн л өнгөрсөн юм шүү. Хогийн хөөх юм. Энэ хүн багтаа бол их дуугүй ганцаардмал ийм хөлт байсан. Ер нь тэгээд дуугүй дотгошоо тийм дотор амир нүцсэн ийм хүн нөхдөсөөс янз дотор амир яасан тий. Нөгөө дууны доотноо тэгээд үүссэн тий. Яг л хэлчих. За тэгээд цаг хугацаа өнгөрч мөн насны ирээр муу зүйлүүд эвдэрч жижиг шажиг хулгай хийж аль хэзээ мэрэгжлийн каяч болоод бүр шоронд хүртэл яаж шийтгүүлж байсан удаатай. Мэрэгжлийн юу ч юм болоод гэнэ. За мөн бол ер нь бол багада ядуу өссөн учраас тэр чутгаараа багасаа ер нь баян хэмсгэр хүмүүсийг өмнө голоос үзээд яддаг байсан. Сэтгхүүд нь хүчтэй нөлөөлж өнөөгийн аимшиг тэргүүдийг үлдэх болсон гол шалтгаан нь болж байгаа гэж сэтгэл зүйчид тодорхойлсон байдаг юм байна. За ёо 1990 оны үеэс анх нэг бүсгүүд гүнд орлож
түүнийхээ араас Үхүү хатан гүйсний арайчуу гэр бүл болон 1994 онд хүүтэй болсон байдаг юм байна. Хэдийгээр гэр бүлтэй болсон ч гэсэн мань хүний цаад унган зам тавигдаагүй явсаар энэ хугацаанд ёо хит удаа шоронгийн хаалга савсан байдаг юм байна. Саваад. 2000 онд гэр бүлтэй болсон нөгөө ёоч нь одоо бага насны охин хүчирхийлсэн эргээр 3 жил 6 сар суурсан байгаа юм да. Түүнээс бол ийм л биш дээ. Одоо тэгээд мэдээч хэрэг нөхний ийм гажигтай гар гэдэг юм чи ямар ч хүн тийм гарыг бол шууд амин шүү дээ. За тэгээд түүний доо авгаан ёоёгоос арайчус алшныг юм ясаамарсан байдаг. Түүний шоронд хугацаанд нь авгаан өөр хот руу зугтаж тэгээд тагчиг болсон байгаа. За яг үүнээс бол жинхэнэ ёо хөдөлсөн юм шүү. Тэгээд шорондоос гараад ердөө 7 ч өнөөгөө байхдаа цуврал алгаа эхэлж үнсэн ажилдаа орсон байдаг. Үнцэн ажиллаа. За уг алгын хамгийн ихний хохирогч нь би түрүү хэлжсэнчлээ өөрийн үнсэн яддаг Ганнам дүргийн нэг баян айлын авгаа нөхөр хоёрын гэртний шууд дайрч ороод ах эгч хоёрыг бол ерөөсө хонь гаргаж байгаа юм шиг л төхөөрсөн байдаг. Энэс ихлээр мань хүн тусны хамтад орсон юм шүү. Тэ тус хамтлаа. Тэр айлаас гарахтаа гоё ярьж ин дөө. Эндээ санаатай гэртний Сурч авах юм шиг өмөрөө бодлож байсан байдаг юм байна лээ. Яг энд болсон Мапугийн айл болсон энэ үйл явдлыг бол кинон дээрээс харж болно. Өнөөдөр марцсаас яг энэ үйл явдлаас сэтгүүлсэн Чейсер кино 2008 онд соод анх хийсэн бөгөөд за 2.6 сая долларын зарлаар бүтээ. Солонгосын кино зах зээлээс бол 35.8 сая долларын ялдуутай ажилласан гэсэн байт юм байна. Мөн тэр жилдээ энэ кино Солонгосын кино наадмуудаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг туслах дүргээд аль өнгөтэй өөдтэй шагналуудыг хамж чадсан айхтар бүтээл болсон. Надад ч гэсэн энэ кино их давуу санагддаг. Магадгүй үүнээс болоод одоогийн бичлэгээ хийгээ сууд юм билүү те. За эргээд тайлбартай оръё. Яа алгын залуусаас нэг бол аюун хөшин төвзгөн аль эсвэл улгаан массажны яаш кино байсан. За тэгээд нэг минь дандаа хэцүү хүмүүсүүд юм алсан шүү дээ. Учир нь нарийг нус нурамштай нутгаад орчихсон эхнэр нь яалчгүй яашиг болж таарсан байгаа юм. Бүр нэг заяа хийсэн багяа гэдэг. Бачиж яашгийг хараас зааж авгаан ёо гэж явснаас болоод тэр эхнэртэйгээ төстэй зөрөөдөө бүрийг ийм гудамж яг юм байна. Олсныга дараагаар мангсын ураа гаргадаг байсан баг. What? За тэгээд энэ мэдрэлийн хамгийн өвгөн зүйл нь юу гэж ёо хөрчтэй алаа зөксөхгүй тэдний илгийг нь авч шарж иддэг байсан байж. Ямар заварсан юм бэ? Задлан шинжилгээний дүгнэлт гарсан байсан тухайн үед. Тэгээд мөн бас каннибалист гэсэн алсан онсараар нь хөрчөндөө хадгалж байсныг цагдаагийнхан бүр сүүлд нь бичлэгийн үеэр олж илрүүлсэн байдаг юм. Хөргөчийн л хад бизнес чи бүр сүүлд. Тэнд зургаар хүн алаад яваад байхад цагдаагийнхан энэ нөхрийг барихгүй ямар гацаа хийж исэн бэ гэж тий. Ямар ат. Яг үүндээ бол мань нэг удаа хэрэг шийдвэрлэж шалгаж байсан ш. Хангалттай нотлох баримтгүй болмос тэр бүртээ тавьж явуулж ирсэн байдаг. Нөгөө талаас мань хүнч багаан дотор амир нүгчсэн данатаа батсан байсан болохоор хэрэгээ урдаас төлөвлөж хурган зайлмал энэ төр гаргаж агаад цагдаа нарыг тарихтаа сурцсан байсан юм шүү. За Мапугийн хүн хэрэгүүд нь бол бүр дамжираад Сүүл хотын иргэдийн зүрхэнд нь шааруу суруулсан том айдас давтуулсан ноцтой хэрэг болон хувирсан. Ямар амирын тэгээд хүмүүс гарч чадахгүй болсон юм. Яшкины хамтанд ороо шүлэрцээ явж байхдаа санаандгүй тохиоллоо. Мөн солонгосын жүжигчин ч юм уу, дуучин ч юм уу олон танилны хүүхэндээ удам дараад ямар халуун дээр гэж бодсноо яасан. Газар дээр нь хөрж жижиглэж уутлаад ховны машин хийсэн байсныг цагдаагийнхаа олсноор тэгээд энэ хэрэг өндөрийг авч түүнтэй холбоотой шилжиг тамгуудад цагдаа нар алдсан бол яг заавал ховны машин гэдэг юм шиг. Тэгээд яг үүндээ бол тухайн үед бол орос өргөө алгуулсан яшкинуудыг бол мөрдөгчд баг авч хилцдэг байж л тээ. Учир нь нөгөө хөлбөс болохоор яшкинууд нь алгуулсан гэж зарлуулад хэсэг хугацааны дараа ирж илээдэг явж илээдэг бүр дүжирсэн байсан байгаа юм л та. Мөрдөгч нарын энэ байдал нь өдийг хүртэл цагдаа нарт баригдахгүй байх ёоёгийн ёндоо болж л тээ. Тэ? Ёндоо болсон юм шиг нөгөө талаас бол. За тэгээд 2003-аас 2004 оны 7 дугаар сарын 15 хүртэл
Ёо маань бүхэн бүтэн 14 өдрийн нухаж махаар нь хоолсон баг. Харин яг тэр шин хамгийн сүүлийн нухчаад Мапугийн дэлгүүрээс гарч явахдаа за маргааш юу хийдэм бизээ хооны бодсон багтан цагдаагаас нь гинт гарч ирээд хараалын хар өгзөгөө доош нь гэж байвшсан бай. Гоё ярьдаг. Цагдаагийн шигтэй аваачид ихэндээ хэргийг нь үлээх гэж их үтсэн чаас. Мэн хүмж багын өвдөө цөөтөө юу ч хэлгүй хэлгүүгээр илээ шиг нэлээд гөрөс. Хэлгүүгээр илээ шиг. Цагдаа нарын зодорыг далгүй хөлн буугаад хам хэрэгээ хүлээж гисэн. За ерөнхийдөө энэ хэргийн байцаалтын үеэр бол цагдаа нар яг 10 хүний үхэл сэжиглэн байцаж байх үед тий байцаж байх үед ингэж хэлсэн байна л да. Уул нь би хүүтэн царайтай юмсан. Яаж яваад арга болчихв? гэж ингээд баг уурлах нь олгүй байцалд өгсөн гэж ярьд юм байлээ. Тэгээд албаар үнэн дэдгэр ярьсан байцалд бодит байдалтай таарахгүй байсан бөгөөд ямар ч тач 15 хүний амийн хүмүүж илгийн шаарж идсэн болох нь Бактарны тогтоогдсон байдаг. За тэгээд байцаалтын дараагаар цогцсноос нь нөгөө Мапугийн оролцох уулыг өөрөө зааж тэндээ хэрэг үйлдсэн жүжигчсэн туршилт энтрээ хийж олонний анхаарал их өртнөө зааж яагаад нөгөө нэг манай хэрэг шиг манай хэрэг гэж энэ яг ямар хэрэг болсон юм бэ? Хөөдөө бол мань хүмүүс бодсон боогоо шиг л хээв нэг зургатаар гармаар байх чинь тэгээд нэг хаанаас улсын иймэр нэг көсийн малгай 300 төгрөгийн маск зүгтсэн байна. Гэхдээ бас энэ их очтой. Нөгөө хэдэн цагдаа нар ч нөгөө ёо болдроо энэ хүмүүсээс нуух гэж аваас тавьсан юм шиг байна. Анцуудсан гэж би нөх гэдэг. Шүүгүүр болж мань хүнд бүх насаар нь хорих ялгааноос нь байдаг. Яа шүү цаадлахгүй хүмүүс та нар бодож байгаа бах тий. Ясим дээр соочин ч бас цаазын ялгүй уулсан юм биш үү? Тэгээд бүх насаар нь хорих шиг амар ялтай. Хөрөгч хийж болох нэг ихтэй яг нохох гэж оролдоод бараагүй. Мөрдөгчийн тэмээ давхаа шиг үлэн тэрүүлж унаад тархиас хэмж самсан байдгийг. Хөөрхий зайлшгүй. Хөөрхий. Хүүхдээ алдсан сэтгэлийг яалтаж хүлээдэг тийм ээ. Тийш үү. Хэвнийг ярьдаг ахаагүй. Эцсийн ихэд яагийн ганаас мултарсан ганц л хүн байдаг үү тэр ихтэй. Би өөрөө гэрлүү явж байгаа үед нь ардаас нэг шар цутан хүн дагаад ахаар нь уцаа гаргаж ирээ шал худлаа байхаа өөртөө за одоо орж ийн гэж энэ төр яваад яриа явжсэн чи азаараа өөр хүмүүс таарч гэртээ амьд мэд орсон. Тэгээд харин сүүлд нь зургатаар энэ хүний цагдаагийнхан бэржээ гэдгийг олж харсны дараа таньсан гэж сонир сурулж. Ямар амар юм тий. Тэр хүн амар аттай байна. Монголд охид бүсгүйчүүд нь орой өдөш өлчин бодох шиг ганцаараа будмаар алах найз нөхдөдөө уцаар ирж мэрж явж байгаарэ. Тэгэхгүй тэгээд нийгмийн гişэндээ гараад ёо шиг гаруудад баавал бас нэг юм яаж мэдгүй газараа дийсэл тоосог том чулуун энэ төр тааруул зөвлөхгүй юм. Ингэж амьд орох юм тий. Тэндэг. Яатаа бол нэг шинэ мэдээ гарч ирсэн. Манайрын сууж байгаа шоронд гинтийн шалгалт хийсэн байна. Тэгээд яагийн хорогдож үр нөхнөөс садар сэтгүүлүүд олж хураасан байна хий. Оо ядаргаалаа гарвэ. Мөнгө өгөөд ахуулсан байна гэж мэдээ явуулж солонгосоор. Тэгээд одоо тэгээд 15 хүн алсан хүн одоо камертай хээ нэг борно сэтгүүл уншсан шигээ жаргаж өгөө яваад та нар арай юу. Арай. За вали гэсний дууссан. Сургууль залуучдын хар жигсаалт. Энэ түрээд сургууль залуучдын хар жигсаалт 2 өндөрлөж байна. Дараа устдаа дүр баяртай. Тэгээд зэмэрчсэн бичлэгүүдээ бол нэг кул хийд юм байна. Тэгээд саяны бичлэг бол тэгтээ нэрээ наваг үзээрэй гэдсэн хүмүүс л болохоор амар инээдтэй идэр гэдсэн. Тэгээд инээдтэй биш амар тийм сонирхолтой санагдлаа л да. Тэгээд бас айчлаа. Тэгээд тиймэрхүү насаараа хоригдлууд чи нөгөө нэг хамгийн хүнд ялыг авцсан болохоор бүр уламд байдгаар болчт юм шүү. Шорон оронгийнхаа хүмүүсийг бас ингээд хаад байвал явах уу. Тэгээ ер нь л ярьж мэрж байгаа нь л үнэн найзтайгаа ярьж байгаа юм шиг ярьж байгаа нь. Нэг талаараа баг үдж байгаа хүмүүстэй хамаагүй ойлгомжтой сонирхолтой юм шиг. Би өөрөө иймэрхүү төрлийн имжлэгнүүд одоо юм ялаар хоёрыг хийчихэд байгаа. Эхнийх нь бол нэлийн таархан болсон л доо. Гэхдээ хүмүүс амар үдцсэн байсан.
Хоёр дахь нь болохоор яг вэ нэгийг бодлогоогүй. Яг дараагийнхаа үнэхээр хийхээр бол иймэрхүү одоо өөртөө ихтэй ярихыг бодно. Тэгээ өнөөдөр энэ бичлэгийг хамтдаа үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээ Midnight цувг руу ороод таалагдах юм бол subscribe дарахаа мартаоцай. Надад ч гэсэн subscribe дарахаа мартаоцай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, оройг сайхан өнгөрүүлээрэй, бүгдийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.